За өрөө хүндлэлтийн тухайд бол ургийн заалтаар, ээж эрүүл мэндийн заалтаар гэл маш олон шалтгаанаар хийдэг л дээ. Зарим тохиолдолд одоо ээж аавынх нь өөрсдийн хүсэлтээр гэр бүл төлөвлөлт болоогүй гэдэг шалтгаанаар хийгдэх тохиолдол байдаг. Гэхдээ ер нь бол хүүхдэд төрүүлсэндээ харамсдаг эмэгтэй гэж бол байдгүй. Ураг нь эрүүл, ээж нь эрүүл байхад үр хүндлэлт хийлгэх гэж байгаа бол та гэр бүлтэйгээ ярилцаад маш зөв шийдвэр гаргаарай гэж хэлмээр байна. За аюулгүй үр хүндлэлтийн тухайд гэх юм бол аюулгүй үр хүндлэлт гэдэг маань магадлал итгэмжлэгдсэн эмэгтэйчүүдийн эмнэлэгт ортой болооргүй гэж болно. Мэргэжлийн эмчээр за ариун нөхцөлд одоо нэг удаагийн багаж хэрэгслэр одоо хийгдэх ёстой. За үр хүндлэлт хийгдэхэд танаас одоо заавал зөвшөөрлийн хувьдаас холбогдох бүх шинжилгээнүүдийг аваад за үр хүндлэлтийн дараах одоо гарсан эдийг заавал эдийн шинжилгээнд шинжилүүлэх ёстой байдаг. Ингэж энэ маань одоо аюулгүй үр хүндлэлт болдог байгаа.